Ингээд ихний мэдээ нүхтийн амандах стандарт мөрдөөгүй төмөр хашаанд бууг сүлбүүлж өргөцсөн. Тэгвэл байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тус газрыг эзэмшигч SGGS компани газрын эрхийг цуцлалаа. Мөн буугын хохирол тухайн компаниас 25.4 сая төгрөгийг гаргуулахаас гадна 30 сая төгрөгөөр торгохоор болсон байна. SGGS компани нь 2011 оноос хойш Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт 13 га газар авч тодорхой хэсэгт нь хаус хороолол барьсан байна. Үүнээс ашиглалтгүй байсан буюу бууг сүлбүүлсэн 1.8 га газрын эзэмших эрхийг ийхүү цуцалж байна. Ийм тус хуулийн этгээдийн газар ашиглалтын талбай хэмжээг хэсэгчлэн цуцалж, талбай хэмжээг 18,149 м²/квадрат болгохтой холбогдуулан хамгаалтын захиргаанаас 2026 оны 1-р сарын 30-ны өдөр А85 тоод албан бичгээр сонсох ажиллагааны мэдээлэл хүргүүлж, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах сандлыг үндэслэн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын А139 дугаар тушаалаар газрын эрхийг өнөөдөр цуцалж байна. Өнгөрсөн хугацаанд салбар яамнаас энэ мэт шалтгаанаар 30 гаруй аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн болон бүр мөсөнд цуцалжээ. Богдхан уулын тусгай хамгаалттай газарт газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн аж ахуйн нэгжүүд газар ашиглалтын төлбөрт нийт 14 тэрбум төгрөгийн өртөө байна. Зөвхөн Налайх хаан уулд өргөт газар эзэмшигчид жилд 25 тэрбум төгрөг төлдөг байна. Гэвч энэ төлбөр тусгай хамгаалттай газарт бус орон нутгийн төсөвт орж байгаа тул үүнийг байгаль амьтныг хамгаалахад зарцуулах хэрэгтэй байгааг албаныхан онцолж байлаа. Мөн газрын төлбөрөө төлөөгүй болон стандарт бус хашааг 30 хоногийн хугацаанд буулгаагүй бол газар ашиглах эрхийг цуцлах хүртэл хариуцлага тооцно гэдгийг албаныхан мэдгдлээ. Түүнчлэн хашаа буулгах хүртэг 1 м² тутамд 20 мянган төгрөг байдаг бөгөөд Богдхан уулын тархан цаазат газрын захиргаанаас 11 мянган метр хашааг буулгахад 20 сая орчим төгрөг зарцуулжээ. 1964 иргэн хуулийн этгээдэд 2600 орчим га талбай олгогдоод байгаа. За хашаа хайсны стандартыг мөрдүүлэхтэй холбоотой байгаль орчин аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд 620 орчим иргэн хуулийн этгээдэд газар ашиглах эрхийг албан мэдгэлийг хөрвүүлсэн. Өнөөдрийн байдлаар 43 иргэн хуулийн этгээдийн газар ашиглалт стандартын бас хашааг буулгах ажлыг зохион байгуулж байна гэсэн. Зэрлэг амьтад хот руу туул голын орчимд орж ирж байгааг эргээд эерэг зүйл мэт ойлгодгоо. Тэгвэл энэ нь буруу уулын бэлчээрийн доройтол, өвс тэжээлийн хомсдол үүссний илрэл, нэг үгээр экосистемийн доройтлын дохио гэдгийг энэ үеэр мөн онцолж байлаа.